Өсгөнө. За зөвчтэй болоод цагийн яг одоо мэдээлэл албатай тэмцэх газрын гаднаас шууд амжилт хүргэж байна. За тэгэхээр прокурорын байгууллагад дараагаар ажиллаж байсан Эрдэнэбат гэх хүний өмгөөлөгч бол прокуроруудад авилгал өгч Эрдэнэбатын хэргийг бол хаах талаар ярилцж байсан гэдэг ийм мэдээллийн талаар Номингийн Баяр сайхан авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж байгаа юм байна. Энэ талаарх мэдээллийг бол түүний өмгөөлөгч Бат сайхан мэдээлэл одоо хийх гэж байна. Ингээд мэдээлэл шууд амжилт хүргэе. Наша. За бэжэрэ. За одоо болно. За сайн байцгаана уу. За басна тий. За сайн байцгаана уу. За би Номин холдинг компани үүсгэн байгуулагч төлөөлөл өдөрт зөвлөлийн дарга Баяр сайхан гэдэг хүний өмгөөлөгч Бацэг гэж хүн байгаамаа. За өнөөдөр миний үйлчлэгч Баяр сайхны хувьд өөрийг нь нэр бүхий этгээд залилсан үйлдэлийг шалгаж байгаа хуулийн хэлтийн байгууллагын ажилтаа албан агчтай холбоотой гомдлыг авилгатай тэмцэх газар одоо гаргасан. За тэр гомдлыг би гаргаа явж байгаа. Одоо хүргээд явж байгаа. За энэ гомдлын агуулга нь юу вэ гэхээр Баяр сайхан гэдэг хүн бол 2016 онд Монголын томоохон компани үүсгэн байгуулагч хүнд бол 20 тэрбум төгрөгөөр залилуулсан ийм одоо асуудал хуулийн хэлтийн байгууллагаар шалгагдсан. За энэ асуудал шалгагдаад анхаачны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэж гэмтэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд бол одоо 20 халыг оноосон. За үүний дараа дээждний шүүхүүдээр хэрэг хянагдаж за гэмтэрэг үйлдэгцээс асуудал дээр нь бол үүсгээгүй. Зөвхөн одоо Баяр сайхан гэдэг хүнээс авсан 20 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан юм бэ? Энэ асуудлыг шалгаач гэдэг асуудлаар бол хэргийг прокурорт буцаасан. За гэтэл энэ хэрэг прокурорт буцснаас хойш өнөөдрийг хүртэл бол дахиж шүүх рүү шилжээгүй. Хэрэг шалгагдаж байгаа асуудал бол замхарсан. Хэрэг удаашрж байгаа. За ингээм мөрдөгчийн зүгээс бол хэргийг
хаах саналыг ингээд удаадраа гаргаж явж байгаа асуудал байгаа. Тэгэхээр энэ шалгаж байгаа асуудалтай холбоотойгоор шалгагдаж байгаа хүн нь бол өмгөөлөгчөөрөө одоо энэ нийслэлийн прокурорын газарт олон жил прокурор хийсэн удирдах албан тушаал хашиж ирсэн хүнийг авсан. За энэ хүн нь бол хүнийг авсантай холбоотойгоор энэ хэрэг удаашрч байна. За магадгүй ингээд хэргийг хянж байгаа прокурор мөрдөгч нарт хуулиасаар нөлөөлж магадгүй авилга зөөлчилж энэ хэргийг удаашрал занхруулах ийм асуудал гарч байгаа юм биш үстэй гэсэн хардлага үүднээс энэ асуудлыг шалгуулахаар одоо өнөөдөр ингээд авилгатай тэмцэх газарт хуулийн хэлтийн нэр бүхий албан тушаалтан за энэ холбогдох хүмүүсийг бол шалгуулахар гомдлыг гаргаж байгаамаа. Тэгэхээр цагаан заллин гэдэг нь анхаачлалын шүүгээр тогтоогдсон. Тэгээд анхаачлалын шүүгээр бол гэм буруутай асуудал бол тогтоогдсон. Одоо хэрэгсэхгүй болгоод байгаа нь өмгөөлөгчтэй холбоотой юу? Өмгөөлөгч нь олон жил прокуророор ажиллаж байсан хүн болохоор прокурортойгоо холбогдож байна гэж та бүхний зүгээс үзэж байна уу? За ерөнхийдөө бол ийм хардлага байгаа бидний зүгээс. Тийм учраас энэ асуудлыг шалгуулахаар энийг яг хуулийн хэлтийн байгууллага бас өөрөө шалгаад тогтоох баг. Миний үйлчлүүлэгчийг залилсан асуудал бол шүүхээр бол нэг удаа шүүхээр бол орсон. За ингээд дээжтний шүүхээс бол одоо дахин одоо энэ хохирлын мөнгийг хэрхэн зарцуулсан асуудлыг шалгаа гэж одоо нэмэлт ажиллагаа хийхээр буцаасан. Гэтэл энэ хэрэг одоо дахиж шалгагдах нь битээ бараг мөрдөгчөөс хаах саналууд яваад байгаа. Энэ миний үйлчлэгчийг залилсантай холбоотой асуудал маань юу гэхээр одоо энэ хөгжлийн банкны дуулаантай асуудал бас энэ хүний нэр холбогддог. Миний үйлчлэг залилсан хүн гэдэг асуудал холбогддог. Тэр байтугай хөгжлийн банкнаас олон тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцааж зээл авсан ерөнхийдөө нэгч төгрөгийг төлөөгүй байгаа. Мөн энэ хөгжлийн банкнд барьцаалсан хөрөнгөө миний үйлчлэгчид буюу баярсаахан гэдэг хүнд барьцаалж байгаа шүү гэж хэлээд өөрөөр зохиомжтой байдлыг зориодоор бий болгох бодит байдлыг нуугц замаар 20 тэрбум төгрөгийг нь аваад залилчихсан. Ингээд буцаагаад өнөөдрийг хүртэл нэгч төгрөг төлөөгүй ийм асуудал бол байдیں۔ Тэгэхээр энэ дээр бас нэг юм бидний зүгээс нэг гомдолтой ч юм уу ийм асуудал байгаа. Тэр нь юу гэхээр энэ хөгжлийн банктай холбоотой асуудал энэ бас давхар шалгагдаж байгаа. Шалгагдаж байгаа болов уу гэдэг одоо энэс хардлага шалгаж байгаа хэсгийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ хөгжлийн банкнаас авж байгаа энэ асуудал дээр одоо нийгмийн дуулаан тарьж байгаа асуудал зүгээр энгийн шудраг бизнес эрхэлж байгаа хүмүүс болохоор цагдаа хоригдсон, за хөрөнгөө бүтэмжлэгдсэн, одоо сүүл дээр хөрөнгийн усад давна гэдэг асуудал яригдж байгаа. Гэтэл ганцхан энэ хүнийг болохоор хуулийн байгууллага тойрч ажиллаад байгаа. Ерөөсө цагдаач тойрж байна, прокурорын байгуулагч тойрж байна, ажилтны тэмцэх газарч тойрж байна, шүүгч тойрж байна. Энэ хүнийг ерөөсө энэ асуудал шалгаж холбогдсон ерөөсө мэдээлэл байхгүй. Та одоо энэ прокурорын байгууллагын хүмүүсийг авилгын тэмцэх газар хичнээн хүн байгаа. Ер нь одоо яг энэ хэрэгт хяналт тавьж байгаа прокурор ирэх үгүй. За тэрийг бол би бол одоогор хэлж мэдэх боломжтой. Хичнээн хүнийг шалгуулъя гэж өгж байгаа. Таны өргөдөл дээр хэд хэдэн хүнийг шалгуулъя гэсэн юм гомдол явуулж байгаа. Энд яагаад вэ гэхээр нэгдүгээр энэ миний үйлчлэгчийг залилсан одоо этгээдийн өмгөөлөгч нь бол энэ прокурорын байгууллагад олон жил ажилласан. Прокурорын байгууллагад ажиллаж байгаад гарангуут өмгөөлөгч ирсэн. Тийм учраас энэ хүн бас асрны зөрчил бас үүсэж байгаа. Яг л энэ хүн чинь өөрөө прокурорын байгууллагад олон жил ажилласан байж одоо тэр байгууллагад нь хяналт тавьж байгаа. Энэ нийслэлийн прокурорын газар хяналт тавьж байгаа хэргийнх нь өмгөөлөгч, ялагдчихын өмгөөлөгч гэдэг энэ хэрэг дээр ажиллаж байна. Дээрээс нь юм чинь энэ бол асрны зөрчил. Мөн энэ хүний одоо хамт ажиллаж байсан хүмүүс нь энэ байгууллага удирдах албан тушаалтанд бол одоо хүртэл танил хүмүүс нь тийм одоо хүртэл ажиллаж байгаа ийм нөхцөл байдал энэ хэрэг одоо шударгаар шалгахгүй байна гэдэг нь бол одоо гэдэг нөхцөл байдал цаг хугацааны хувьд бол ингээ харагдаж байгаа учраас энийг шалгуулъя гэж үзэж байгаа. Яг одоо өмнө прокурор яг ямар албан тушаал байсан бэ? За тэрийг нь бол яг нарийн хэл мэдэхгүй. Ямар ч сан прокурорын байгууллагад ажиллаж байсан. Прокурорын байгууллагад олон жил бүр удирдах албан тушаал хашиж байсан асуудал байгаа. Энийг өндөр хуулийн хэлтийн байгууллага өөрөө шалгах тогтоох баг. Тэгэхээр энэ дээр нэг юм асуудал байгаа. Яагаад хуулийн хэлтийн байгууллага даавал стандарт тогтоогоод байгаа юм бэ? Зүгээр энгийн одоо шударгаар бизнес эрхэлж байгаа бизнесмен хүмүүс бол хөгжлийн банктай холбоотой зээл авсан асуудлаараа шалгадаад яваад ингээд цагдаа хоригдоод тий одоо ингээд хэргийн шүүгэр шилжих гээд ингээд мэдээлэл гаргаад байдаг. Ганцхан энэ хүнийг болохоор шалгахгүй байгаа гэдэг. Монгол улсын эрэг хуулийн тусгай ангид зааснаар бол залилах гэмтэр гэдэг бол хуурах, бодит байдлыг нуух, зохиомжтой байдлыг зориодоор бий болгох, итгэлийг уруулах ашиг замаар хүний эдгэрийг авдаг. Энэ эдгээр үйлдэлүүдийн аль нэгийг хийсэн байгаа тохиолдолд бол энэ гэмтрийг хангагддаг. Гэтэл миний үйлчлэгчийг залилж байгаа асуудалд энэ бүх шинжил хангагддаг. Яагаад вэ гэхээр хөгжлийн банкнд барьцаалсан буюу одоо өөр этгээд барьцаалж болохгүй хөрөнгөө би танд барьцаалж байна шүү, барьцаалж байгаа шүү гэж хэлээд 20 тэрбум төгрөгийг авчихсан одоо хүртэл одоо юу гэдэг нэг төгрөг төлөөг асуудал байна. Гэтэл зүгээр энгийн иргэн энэ асуудал дээр хэрв иймхүү 2 сая төгрөг бусдаас хуурн мэхэлж авсан үйлдэл байгаа бол
энийг хуулийн элтийн байгуул шалгаад өндөр ялгал өгсөн байгаа. Гэтэл энэ үнийг болохоор одоо бол шалгахгүй ийм асуудал байна. Тийм учраас энэ асуудлыг шалгаж одоо холбогдох этгээд хэрэг гин буурах асуудал байгаа бол эрүүг ажил хүлээлгэж өгөөч гэдэг ийм гомдлыг гаргасан гэсэн. Омбудчдэр нь өөр гомц гарч ирсэн бол өмнө асуухад шалгуулаад гаргахгүй гэдэг юм. За өнөөдрийн хувьд бол би үйлчлж байгаа гомдлыг өнөөдөр би өгөөд явчихсан. Энэ нөгөө прокуророор ажиллаж хүн өмгөөлөгчөөр ажиллахад хууль таслахгүй гэж үзнэ гэж Монголын прокурорууд хэлээд ирсэн. Эмэгтэй та ямар байж вэ? Тэнд бас хуулийн зохицуулт байгаа л да. Прокуророор ажиллаж исэн бол 2 жил хугацаанд тухайн одоо байгууллагатай холбоотой асуудал өмгөөлөл хууль зүйн зохицол үзүүлэхгүй гэсэн хуулийн зохицуулт байгаа. Тэрийг та хүмүүс хуульч хэрэгцсэн байдлын тухай өмгөөлийн тухай хууль дээр энэ хязгаарлалтууд байдаг. Прокурорууд болохоор хашлахгүй гэж үздэг юм байна. Яг тэр асуудал бол яг ямар асуудал вэ гэдгээс хамаарна да. Таслын зөрчил гэдэг чинь бас нийтийн албанд нийтийн бол хувийн санхүү зохицуулах тухай хууль байгаа, авилгын эсрэг хууль байгаа те. Тэр хуулийг зохицуулаад яж нь гол нь энд тэр одоо ажиллаж исэн нөлөөлөл те нэр хүнд танил тал гэдэг юм хэрэгт хууль бусаар ашиглаж ивэл энэ бол нэмтрийн шинжилгээ гэсэн үг да. Зүгээр ажиллаж байгаа бол хүн болгоом бол мэрэгжлээ чөлөөтэй сонх ажиллах нь тусдаа асуудал. За баярлалаа. Яг авах гэдэг нь шууд амжилт.